Ерөнхий ивентгэгч Sow Media. За юу яцхан манайхаа базаа маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ та бүхэн нэвтрүүлгээ эхлэхээс өмнө subscribe дараарай. Уг нь бол 7 хоногт нэг дугаар бичээд явъя гэж бодсон боловч Монголын кино зах зээл бол буцлаад намайг 7 хоног хүлээх ямар ч боломжгүй байна те. 7 хоног хүлээх юм бол баг мэдээллүүд нь хоцрогдохоор байна. Тийм учраас 7 хоногт баг 2 дугаар явж ивэл зүгээр юм байна гэж бодлоо. Тэгээд та бүхэн subscribe дараарай. Ютубер түшиг өөрийнхөө Facebook хуудсанд тун удахгүй бүх кино театруудаар гэсэн гарчтай нэг юм киноны постэр тавьсан байсан. Тэгээд алмастай таарсан эвгүй баримт уран сайхны кино гэдгсэн ийм нэртэй юм постэр байсан. Энийг нь би яг шүн унтж байгаа нойр өрхгүй гинт зэрэг уцаа майжж байгаад яг олж хараад итгэсэн. Өглөө нь харсан чи энэ бол мэдээж joke байсан байлээ. Гэтэ энэ постэр бол бас үнэхээр кино байсан бол амар постэр байсан. Тэгээд гоё постертай ийм joke байсан шүү. Ямар ч байсан постэр бол амар таалагдсан. Гэтэ кино болж яагаад болохгүй гэж тийм ээ. За тэгээд түшигтэй амжилт хүсье. Тэгээд хизээ нэг өдөр энийг бас бодит болгоорой гэж хүсье. За дараагийн мэдээ саяхан одоо жүжигчин Эрхэн Баяр ахын өөрийнх нь продюсерээр нь ажилласан Галбинга хэмээх кино бүх IPTV OTT платформуд дээр бол тавигдсан байгаа. За тэгээд сайнны хажуугаар сар гэхчээр одоо тус кино бол хулгайд алдагдсан сураг байна. Учир нь одоо Эрхэн Баяр ах өөрийнхөө Facebook хуудснаа одоо нэг ийм бичлэгийг тавьсан. Мэдээж энэ кино бол миний ойлгосноор бол Telegram-д алдагдсан юм шиг байлээ. Тэгээд Эрхэн Баяр ах бол яг нэг сошиал идэвхтэй хүн биш болохоор яг сайтуудад алдчихлаа гэдэг шиг байлээ. Тэгээд Telegram-аар бол киноны хулгай бол маш их байгаа. Тэгээд та бүхэн одоо кинон туртай хүн бол Telegram-аар хизээч битгий кино үзээрэй. Киног бол яг мөнгөө төлөөд худалдаж авч үзээрэй. Тэгээ мөнгөө төлж худалдаж авсан киногоо бол одоо юу гэж дэвсэлнүү, нулимнүү, магтнуу бол та нарын үзэгч та нарын өөрийн чинь бол ирэх байгаа. Тэгэхээр мөнгөө төлж үзчихэд одоо Монгол киноноос хөгжил нэгж байгаарэ. Тэгээд ямар ч байсан Эрхэн Баяр ах одоо юу гэж мэдээлэл хийснийг хэдүүлээ хамтдаа сонирхцгоё. Яг үнэндээ бол эн чинь маш том оюуны хулгай. Одоо энэ Галбинга гэдэг кино чинь би одоо та нарт одоо шууд хэлэхэд 500 сая төгрөгийн дотор бүтсэн байгаа. Тэгэхээр энэ 500 сая төгрөгийн уран бүтээлийг ингэж хулгай хийгээд тэгээд өөрөө амьдралдаа хэрэглээд ингээ явж ийн гэдэг болвол би одоо өнөөдөр цагдаагийн ерөнхий газар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтээс өргөдлөвч өгсөн байна. Өнөөдөр өглөө би босоод тэгээд тэр одоо энэ хүмүүсийг хулгайчдыг би заавал олно. Би заавал олж ий санаа амарна. За нэг ийм мэдээлэл хийсэн байна. Би ямар ч байсан нэг ингээ хэсгээс нь бол таймлайт та бүхэнд бол хүргэлээ. Тэгээд түрүүний хэлсүүгээ дахиад хэлье. Хизээч битээ Telegram-аас кино үзээрэй. Тэгээд Монгол киногоо бол одоо төлбөрийн төлж үзээд дараа нь гоё магтах шүүмжлэх юм а хэлж угаарай. За дараагийн мэдээ бол нэгэн гэгээлэг гоё мэдээ байгаа. За жүжигчин Баяр Магна. Гэхдээ архинаас гарсан чоны Баяр Магна биш шүү. OY Entertainment-ийн жүжигчин Баяр Магна маань одоо соёлын тэргүүний ажилтан хэмээх хэрхэн хүндтэй цол тэмдгийг No Rules 3 киноныхаа нээлтэн дээр бол гардаа авсан байна. Тэгээд бас л хожууч гэлээ яг бас цагаа олсон юм шиг те. Яг нэг юм яг зөв цагтаа авж байгаа ийм соёлын тэргүүний ажилтан цолчных гоё харагддаг шүү дээ. Эзнээ чимдэг, эзэн цолоо чимдэг бас те жүжигчин Наран мөнх бас сүүлд бас соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг явахд бол бас аюу гоё тийм зохимжтой санагдчихсан. Тэгээ яг зөв цагтаа авах юм бол энэ цол тэмдэг ямар гоё харагдчихээн те. Наран мөнх болон одоо энэ Баяр Магна жүжигчин дээр бол харагдчихэж байна. Тэгээд Баяр Магна жүжигчиндээ бол баяр үргээ. За тэгээ жүжигчин Баяр Магнагийн одоо сэтгэл тоногшсон дүр байдаг. Тэр бол одоо маш нууц байтаг богд дээр бол одоо нөгөө морьтойгоо тавьж хагаад имэйлээс суг татаал тэгээд үргэлжлүүлээд ингээл дахиад нөгөө цэргүүдтэй мэдээ өргөх гэл ингээл явдсан шүү дээ. Тэр хэсэг бол ерөөсөө одоо ч нүдэнд харагддаг. Тэгээд Монгол хүн л яг ийм үйлдэл бол гаргаж чадах бах тийм морьтойгоо ингээд дахиж чадах бах. За тэгээд жүжигчин Баяр Магнатаа бас баяр үргийа. Тэгээд цаашдынхаа ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Одоо бол Баяр Магнагийн тоглосон No Rules 3 History гэдэг кино бол яг нээлттэйгээд эхний хоёр анги нь цацагдаад явж байгаа шүү. Та бүхэн бас хүлээн авч үзээрэй.
За өнөөдрийн базааны маань хамгийн оргил хэсэг эхэлж байна. Юу вэ гэхээр татар хамтлагийн тухай киноны одоо албан ёсны постэр бол цацагдсан байсан. Тэгээд энэхүү киног бол Red Point Media, Arjun Pictures, Promix Sound, за мөн Show Media нар хамтран хийж байгаа ийм кино байгаа. Тэгээд постэр бол надад маш их таалагдсан. Юугаараа таалагдсан бэ гэхээр постерын зохиомж айгүй их таалагдсан. Жишээлбэл одоо татарын хамгийн анхны татар цомгийн одоо тэрхүү зохиомжийг энэхүү постэр дээр бол яг ингээд авчираад тавьсан байна. За мөн доор одоо ингээд манай татарын хүсэл мөрөөдлийнхөө өөдөө ингээд тэрхүү гэрэлтэй шат руу ингээд гүйж байгаа энэ зохиомж бол үнэхээр таалагдсан. За тэгээд мөн татар гэсэн энэ бичиг нь бол татарын өөрийнхөө одоо символ гэх юм уу те өөрийнхөө фонтоор яг ингэж бичсэн байгаа нь бол айгүй гоё харагдаж байлээ. Тэгээд энэ кино бол 9 сарын 19-нд бол нээлттэй нэ. За тэгээд татарыг ярьсных бас гоё дурсамж сэтэрж байна те. Хамгийн анхны цомог нь 2005 онд гарч ирлээ 4 онд гарч ирлээ. Би бол бас тухайд худалдаж авч исэн. Тэгээд хамгийн анхны enhanced CD-г болохоор татарынхан гаргаж исэн. Тэгээд энэхүү CD-г яадаг вэ гэхээр одоо PC-ний CD-ROM руу хийнгүүт татарынхны зураг нь гарч ирээл дуун яваал тэнгүүтээ ганц хоёр клиптэй дууны үг мөхтэй юм бүр маш өрмөц CD-г хамгийн анх татарынхан маань бол гаргаж исэн. Тэгээд мэдээж татар цомгийн бүх дуу бол хийт. За тэгээд энэхүү постэр бол үнэхээр гоё дурсамж сэтрээсэн юм постэр байна. Тэгээд дараагийн постернаас хамтдаа сонирхцгоё тий. За тэгээд дараагийн постэр ч гэсэн бол айгүй гоё постэр байна. Тэгээд татар хамтлаг маань хамгийн анх 4 гишүүнтэй байсан. Нэрээ үнэхээр хамаг дурсамж сэтэрч байна. Бид хэд бол яг ингэж уцалдаг байсан нөгөө баанда зүүнгүүтээ одоо тэр хиний гангагийн тэр дүр нь бол одоо юу юм шиг байна. Заяа юм шиг байна. Тухайд бид нар яг ингээд баанда зүгээд гадуур нь юм малгай өмсчдөг. Тэнгүүтээ ингээ хүүдийн өмсөд хүүдийн дотроо гинж минж зүгээд амар өргөн өмд өмсөн. Тэгээ ерөөсө Timberland банд бол баг өмсдөг байсан юм а. Тэгээ доогоороо дандаа юм ориг пүүз өмсдөг байсан. Тэгээд тэр үеийг бол санагдуулж чинь. Тэгээд бас ингээл энэ тентхийн орцонд ч юм уу шатан дээр гадаа гудамжин сандал дээр ингээл бөөнөрөө юм яриад ингээл дуу муу сонсоод хөгжим яриад сууж идэг. Тийм гоё цаг үе байсан 2000-ад оны дунд үе бол. За тэгээд хэдүүлээ одоо трейлерийн хамтдаа сонирхцгаая. Би бол энэ киноны трейлерыг бол нэлээд тоног хүлээлээ. Тэгээд яг базаан дээрээ үзэхэд бол дарцсан байсан. Одоо хэдүүлээ хамтдаа үзцгээе. Үнэхээр бүр догтлоод байна. За тэгээд тизер трейлер юм байна. Ямар ч байсан 1 минут 13 секундийнх юм байна. Хэдүүлээ ямар ч байсан трейлерээ хамтдаа үзцгээе. Яг ийм малгай байдаг байлаа шүү дээ. Яг ингээд нэг юм цагаан цэнхэр, улаан цэнхэр гэдэг ингээд ийм хуваагдсан юм малгай өмсдөг байлаа. Тэгээ бидний үед бол Fubu өмдөг бол маш их өмсдөг байсан. Air Force өмссөн юм шиг байна тий. Сумья. Based on a true story, the biopic кино гэдэг нь бол ойлгомжтой болсон тий. Татарын бодит үнэн түүхээс сэдвүүлсэн уран сайхны кино гэхдээ. Одоо нэг Straight Outta Compton тэр Notorious B.I.G. энэ кино байдаг шүү дээ. Тим гэсэн үг шүү. За тэгээд нөгөө гангаа маань бол одоо заяагийн дүрд бол тоглосон юм байна. Дооноо компьютер дээр их юм ялах гэдэг байна. Тэгээд энэ студийн ашиглаад байгаа програмыг ч гэсэн өөртөө сурчих л да. Come on, яг наадах ч байхгүй юу? Урдсан баяжи гэж бодож байгаа бол бүгдийн хомп. Хэдүүлээ одоо энд ингэж амьдрахгүй. Татар хавсгалт юм өгш. Татар бүтээний заяа. Тэр их купанаар сташ татсан шин. Миний нэрийг банда сони юу банда энэ банда гэж залуу нөгөө татарын 4 дахь гишүүн нөхгүй юу? Би нэвтрлээс цаавал гардаг. Яагаад бид нар өрөөдөлтөй байж болдгүй бэ? Оо, ялалт тах тоглосон юм уу? Өстө мдээгүй юм биш үү? Вау, nice. Татар банд нарыг хална. Ингэхэд танаа хамтлагч нь юу гэдэг нэртэй билээ? За nice. Ямар ч гэсэн тизерээ бол үзлэхдээ нэг л юм хансангүй яг үнэ хэлэхэд бүтэн трейлер үзсмээр байна. Тизер дээр бол бас нэг тизер штэ нэг онцсон юм бол гарсангүй. Гэхдээ бүтэн трейлерыг бол үзсмээр байна. Тэгээд кино бол 9 сарын 19-нд гэхээр одоо өнөө маргааш бол бүтэн трейлерээ бол гаргах баха. Тэгээд ял дах бол тоглосон юм байна. За тэгээд одоо
Мэдээж энэ бол бодит явдлаас сэдвүүлсэн ч гэсэн уран сайхны кино учраас бол маш их зохиомл дөрүүд энэ төр бол орж ирэх байх. Нөгөө Америкийн Straight Outta Compton энэ төр дээр гардаг шиг нөө Suge Knight чинь жишээлбэл одоо Америкийн хипхоп кино болгоны нэг эсрэг дүр нь байгаа гэдэг нь шүү дээ. Энэ дээр одоо тийм байгаа болоогүй юм болоо. Арай манай баавар ах гараад ирэх юм шээс дээ. За ямар ч гэсэн трейлер бол гоё энэ. За тэгээд teaser трейлерээ хэдүүлээ сая хамтдаа үзлээ. Тэгээд яг хөө миний хувьд бол жоохон цадсангүй нэг юм дутуу хоол идсэн юм шиг бараг амссан юм шиг л боллоо. Яг л teaser трейлер гэдэг утгаараа магадгүй 1 минутын байхын зөвлөлтөө. Гэтэ 9 сарын 19-нд гэхээр чинь одоо ерөөсөө нэг 19 хоногийн дараа л нэг гэж кино учраас бүтэн трейлер байсан байгаагүй. Ямар ч байсан нээлтээр нэг киног үзнэ. Тэгээд миний угаас хамгийн хүссэн хүлээж байгаа кино. Тэгээ хамгийн гол нь миний гэлбүү бидний үеийнхний манай одоо яг 2005-аад оны үед одоо яг юм өсвөр насны байсан юм хүүхдүүдийн бол хамгийн хүлээж байгаа кино бол татар кино ах гэж би бас бодож байна. Тэгээд одоо раймын хаан гэж ярьдаг байсан шүү дээ татарыг. Яг тухайн үед бол хамгийн амар раймтай татар хамтлаг байсан. Тэгээд татар киноныхаа хамт олонд амжилт хүсье. Тэгээд гоё кино болсон гэдэгт итгэлтэй байна. За тэгээд өнөөдрийн базаа маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай базааны ерөнхий ивент итгэгчээр Sow Media OTT платформ байгаа. Та бүхэн гар утсандаа суулгаад Sow Media-гийн зөндөө гоё гоё кинонуудыг хүлээн авч үзэх боломжтой. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Яг одоо subscribe дараарай. Please. Энэ бүгдийг бодоод үнэн нүд нүд мас цэгийн хамсаад байх цаг өнгөрсөн бохыг хэлгизээ.